түүхч, хэл шинжилэлч, тойл зөөч, яруу найрагч, урагшилсан үгийн зохиолч, за сэтгүүлч, төрнийг олон нийтийн зүтгэлтэн, судлаач, орчуулагч олон талын авьяас биелийг зохицуулсан ийм гайхамшигтай хүн байсан байна. Нацагтарж байгаа өнөөдөр Монгол хүн бүр уншиж байгаа. Орчин үеийн уран зохиолыг үндэслэгч гэдэг ийм сонгодог нэршил байдаг те. Энэ зүгээр нэг самсаргуу өгсөн ч нэршил биш л те. Юу гэхээр Яруу найраг жүжиг хүрэн зохиолын энэ бүх төрөл зүйлээр амжилттай тойрвсон. Энэ нь уншиж төрсөн. Орчин цагийн Монголын утга зохиолын хэл бүрэлдэхэд бол нацагтарж байгаа онцгой үр гүйцэтгэсэн. хэл хэллэгээс гадна үзэл санааны шинжтэй авчирсан. Түүний 100 гаруй шүлэг, за 30 гаруй өгүүлэг, 7 жүжиг, за 10 гаруй орчуулгын зохиол, за 20 гаруй одоо сэтгүүл зүйн бүтээлүүд одоо нийтдээ 200 орчим уран бүтээлийн өв үлдээсэн байна л да. Тэгэхээр нацагтарж байгаа 1934 онд хэлхээгүй сувд гэдэг зохиол үчгээр их том төлөвлөгөө хийж маш их судалгаа хийсэн байдаг. Тэгэхээр нацагтарж өөрийгөө юунд бэлдэж исэн бэ гэдэг нь тодорхой. Арман бичигт бэлдэж исэн. Нэг сайхан арман бичгээр зорж исэн нь бол тодорхой байдаг. Хэлхээгүй сувдыг бол би дуудсан, бүрэн дуудсан зохиол гэж боддоггүй. Том арманы товчлол маягийн. Тэр бичмэл тэмдэглэлүүд дотор бол арманы тухай их олон удаа тэмдэглэл ярьсан, хөөрсөн зүйл байдаг. Дэлхийн хэмжээнд гарч ирэх тийм сууд тийм бүтээл хийж магадтай байсан гэж одоо бодож болмоор. Их өндөр хэмжүүр тавьж ирсэн учраас тэр арманаа бичиж амжаагүй болов зөвхөн эхний хоёр хэсэг нь бол байгаа. Өөрийн үндэсний уран зохиолд дэлхийн мөнгө уран зохиол байдаг төрөл зүйлүүдийг одоо нутагчуулах орлого хийж ирсэн гэдэг нь бол маш тодорхой гэсэн үг. Тэр сэтгэлийн эзэсрэлтийн үед Германд байж таарсан нацагтарч маш одоо үнэтэй хувь нэмэр болсон. Нацагтаржийн хоёр дэвтэр байсан. Нэг нь олдохгүй байна. Нацагтаржийн юу ордны нууц гэдэг арман байсан. Тэрийг бид нар олж чадахгүй байна гэж ярьдаг байсан. Өөрийнх нь амьдарч исэн өрөөний орон дотроос нэг хунц гар бичмэл олж авсан байхгүй юу? Тэр гар бичмэл өнөөдөр бидний нацагдорж гэж боддог тэр бүгд мөн. А тэгвэл тэр гар бичмэл гат нацагдорж юм бүх хөв байсан уу гэдэг асар хэлцээд. Тэр төвөргөнд цаг дотор өөр нэрээр өөр хүний гараар хэвлэгдсэн. Эсвэл зүгээр л хушуурын боолт болсон. Гарвчлууч байж магадгүй бодохоор харамсалтай. Эрдэмтэн Эрих Хенш гэдэг одоо алдартай дорн дахин судлалын том эрдэмтэн байгаа. За тэгэхээр энэ эрдэмтдийг бол дагалдаж одоо судалгаа эрдэм шинжилгээний томоохон ажлуудыг бол зохион байгуулж хийсэн. Шмидтийн тойл дээр тулгуурсан Герман Монгол төлөвчийг хийж байгаа гэдэг тэр одоо мэдийг бол Эрих Хенш цэмийн янзраа ногоод бичсэн цагталтад дурдсан байна. Тэгэхээр тэр төлөвчийн Монгол бичгийн тэгвэл манай судлаачдыг хэлж байгаагаар л энэ бас доржи тэгвэн байна гэдэг бол баталгаалаа болсон юм зүйл юм аа. Тэгэхээр нацагтарж бол яа харахгүй Монгол Германы шинжлэх ухааны хамтын ажиллагааны үндсийг тавьсан юм. Одоо эрдэмтэн судлаач